Булган аймгийн волейболын холбоо биеийн тамирын спортын газар аймгийн засаг даргын тамгын газар хамтран хаврын тэргуун баг шалгаруулах тэмцээний 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Булган аймгийн волейболын холбоо байгуулагдаад сүүлийн 3 жилийн тэмцээнийг зохион байгуулж байна. Уламжлалт болгон зохион байгуулагдаж байгаа ийм тэмцээн байгаа. Жилээс жил тэмцээний цаар хүрээ нэмэгдэж байна. Энэ жил 30 гаруй багийн 300 гаруй тамирчин оролцож байгаа ийм том арга хэмжээ болж байна. За хамгийн сүүлийн мэдээ гэвэл Булган аймгийн волейболын холбоо аймгийн удирдлагууд дэмжиж Монголын волейболын холбооны дээд тэмцээн волейболын холбооны цом гэдэг тэмцээн байдаг. За эндээс Булган аймгийн эрэгтэй баг мөнгөн медаль авсан. За мөн Булган аймгийнхаа нэрээр Орос улбаны улсад зохион байгуулагдсан одоо хотын тэмцээнд бас Булган аймгийн эрэгтэй эмэгтэй баг хоёулаа мөнгөн медаль авсан байна. Бид бол маш нэгт хамтарч ажиллаж байгаа. За аймгийн биеийн тамирын спортын газар, Булган аймгийн сумдын дасгалжуулагч нар, манай багш дасгалжуулагч нар бол маш сайн ажиллаж байгаа. За мөн аймгийн удирдлагууд бас манай волейболын холбоог маш сайн дэмжиж ажиллаж байгаад бас баяртай байгаа. 2016 оны хаврын тэргуун баг шалгаруулах тэмцээнд эмэгтэй 12, эрэгтэй 18 багийн 240 орчим волейболын тамирчид хурд хүч авахаалт самбаагаас цорин өрсөлдөж аваргуудаа шалгарууллаа. Тэмцээний аваргаар эрэгтэй Баян агт сумын баг, эмэгтэй Бугт сумын багууд тэргуун байрыг тус эзэлсэн байна. Тэмцээний хувьд бол одоо жилээс жил уламжлалт болгон зохиогдож байгаа. Тэгээд ур чадварын хувьд бол тамирчид одоо жилээс жил маш өндөр түвшинд ялангуяа энэ жилийнх маш өндөр түвшинд зохион байгуулагдлаа. Миний хувьд бол шилдэг тэгш тоглогч авсанд бол баяртай байна. Бэлтгэлийн хувьд бол яг одоо Булган багийнхаа хэмжээнд бэлтгэлээ хийдэг. Тийм байгаа. Энэ удаагийн тэмцээнд болохоор Бугт сумаасаа яг өөрийнхөө төсөв сумаас орсон. Өмнө нь болохоор яг сумаасаа бол олон орж байгаагүй. Тэгээд манай багийн бүрэлдэхүүнд спортын мастер 4 тамирчин байна. Хоёр нь болохоор Булган аймгийн уугуул буюу аав ээж нь Булган аймагт төрсэн тамирчдыг энэ удаа энэ тэмцээнд оролцуулахаар шийдсэн нь болохоор маш зөв алхам боллоо гэж үзэж байна. Бусад аймагуудын тэмцээн мөн адил одоо уугуул гарал нь тус нутгийн тамирчдыг оруулдаг. Тэрснээрээ бол волейболын хөгжүүлэлт одоо манай аймгийн хувьд бол маш том юм нээлт дэвшилттэй үйл явдал болж байна гэж бодож байна. Ингээд хонгор агро тэгээд тэр багууд бол угаасаа манай Булгаас гарсан спортын мастер тамирчид олон байдаг болохоор жил болгон л бид нар хоорондоо өрсөлддөг дөө. Тэмцээний үеэр гар бөмбөгийн спортоор олон жил хичээлэн амжилт гаргаж, уг спортыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан Ахмад багш банзрагч Даштуулан Мега, Хонгор агра хязгаарлагдмал хариуцлагатай компани захирал Батсуур, Хилийн цэргийн ерөнхий газрын харьяа ангийн биеийн тамирын арга зүйч Пүрв Эрдэнарт Монгол улсын спортын мастер цолоолгосныг гардуулсан юм а. 6 дугаар ангиасаа эхэлж волейбол спортоор хичээлсэн. Өнөөдрийг хүртэл хичээлж байна. Өнөөдөр волейболын мастер авсандаа их маш их баяртай байна. Том тэмцээнүүд гэх юм бол өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль, шилдэг холбогч ийм медаль авч ийсэн. Баасан зүрэн багшийн удирдлаганд анх хичээлж эхэлсэн. Тэгээд дараа нь ханд даш Баасан зүрэн хоёртой хамтран дасгалжуулагчны доор нь явсан. Тэгэл 10 жил байх ах нарыг хараад сонирхол хичээлсэн дээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус арга хэмжээ энэ жил өндөр зохион байгуулалттай болсон төдийгүй улс төв дэлхийд улсынхаа нэрийн өмнөөс оролцсон тоглож байсан тамирчид ирж тоглосон тэмцээнийг улам ширүүн өрсөлдөөнтэй болгосон байна. Хаврын тэргуун баг шалгаруулах тэмцээнээс шилдэг 12 тамирчныг төрөл бүрээр шалгаруулсан юм а. Шилдэг холбогчоор Юко Авчида, спортын мастер Болд сайхан, шилдэг товтлогчоор Одон Чимэг Мөнхот, шилдэг давуулагчаар Одон Сувд Инх Төвшин, шилдэг хаагчаар Пүрв Жаргал Балжин юм. Шилдэг хамгаалагчаар Болор Туяа Инх баяр, шилдгийн шилдэг тоглогчоор спортын мастер Үлзий Дэлгэр, спортын мастер Даваа Самбуунаар шалгарлаа.